За залуужуулах бичлэг хүрж байна. Тэгээ залуужуулах бичлэгэндээ юу хэлхийг хүссэн бэ гэхээр энэ нэг номыг хүмүүс сонсч үзээгүй хүмүүс өндөө байдаг учраас энэ номын тухай мэдээлэл хүргэхээр шийдлээ. Энэ 1930-аад онд гарсан номон дээр 2 3 том агуулга байдаг. Бидний одоогийн мэдэх ёстой тийм 2 3 том агуулга байдаг. Нэг нь болохоор энэ цаг үе дээр маш том өөрчлөлт явагдаж байгаа юм байна. Бид бүхэн тэр өөрчлөлтөнд нь зогсож нийцэж амьдрах сурах хэрэгтэй юм шүү гэдэг тийм санаа байдаг хгүй. Энэ ямар өөрчлөлт юм бэ гэхээр сүнслэг өөрчлөлт, эерэг өөрчлөлт дэлхий дээр явагдаж байгаа. Энийг амтай болгон хэлсээр байгаад энэ жоохон залхмаар сэдв болчиход байна. Гэхдээ энэ бол маш чухал сэдв. Яагад гэвэл хүн хичнээн бэр чадалтай, оюун ухаантай байлаа гэж сүнслэг тэр ханыг давж гарч чаддаг байхгүй. Бухны тогтоосон цаг үе гэж байдаг. Тэр цаг үеийг хүн ямар ч эрдэм чадалтай байсан ингээд тодорхой хэмжээнд материалын ертөнцийн хувьд наашлуулж болно. Жишээлбэл мундаг эрдэмтэн байлаа тий. Мундаг эрдэмтэн байлаа гэхэд ингээд хүн төрөлхтний технологийн дэвшлийг наашлуулдаг байхгүй. Ингээд хүн төрөлхтөн 300 жилийн дараа ч юм уу магадгүй ойлгох байсан зүйлийг нь наан ингэж ойлгуулж хэрэгжүүлж өгснөөрөө цаг хугацааг наашлуулж өгдөг. Сүнслэг цаг үед ч гэсэн уул нь тийм багш нарын зөвгнөлүүд гэж байдаг. Гэхдээ сүнслэг зөвгнөл дээр болохоор юу гэж хэлдэг юм бэ гэхээр тогтоосон цаг үеийн тухай мэдэх нь Бурхны мэдэх хэрэг мөн. Бурхан хэрвээ хүн бол хүний бодол санаа хүн өөрөө мэддэг гэдэгт Бурхны бодол санаа, гүн утга санаа тэр тогтоосон цаг үе бүх зүйлийн зохимжит цаг үе гэдэг зүйлийг хүн хизээж өөрчилж чадахгүй маа. Тийм болохоор бид бүхэн өөрсдөө тэр цаг үеийг хүлээж амьдрах хэрэгтэй гэсэн тийм зөвлөд өгдөг байхгүй. Тийм болохоор урт наслуулдаг сум анх үүссэн цагаасаа хойш юу хүлээж ирсэн бэ гэхээр тэр тогтоосон цаг үе, бурханлаг өөрчлөлтийн цаг үеийг хүлээж ирсэн байхгүй. Энэ цаг үе нь одоо ерөнхийдөө цаг үеэ шинжиж үзэхэд зохимжтой цаг үе гэж шинжсэн учраас энэ цаг үед хүмүүст ингээд энэ бурханлаг мэдлгүүдээ нээн гэсэн тийм шийдвэр гаргасан. Хурал гэж гаргахаас гадна та нарыг энэ номыг мэдчихвэл 7 дугаар дасгал гэж байдаг. Тэгээд тэр 7 дугаар дасгал дээр нь юу байд юм бэ гэхээр 7 дугаар дасгал дээр нь Тэнгэрийн их мэлми гэж ингээд зулаагаас тэгээд дээрээс нь зулаагаа руу тэгээд хөлийн усл руу чиглэсэн тэр урсгал байдаг шүү дээ. Тэр урсгалыг ашиглах тэр дуу хоолойтой харилцах гэсэн тийм дэслэл гэмээр тийм дадлага байдаг. Энэ дадлагыг хэрэгжүүлж сурсныхаа дараа тэр бурхандаг дуу хоолойг өөртөө зогслоож яг дахин сэргийх мэлмийг мэдэрснийхаа дараа тэр дуу хоолойгоо харилцах гэдэг тийм дадлага гардаг. Тэгээд тэр дуу хоолойны тушаалыг биелүүлэх. Энэ гэхдээ нэг фэйсбүүк дээр явдаг бичлэг шиг тий аав намайг хэвлэлсэн тэр шиг тийм галзуурл бол биш. Тодорхой хэмжээнд угаасаа хүнд тийм ойлгосон ч ойлгоогүй ч тийм гэрэл угаас байдаг байхгүй. Босоо гэрлэн урсгалт хүн оршдог. Тэр урсгалыг хүн ашиглаж чаддгүй. Энийг ашиглаж чадсан их цөөхөн дотроо цөөхөн хүн байгаа. Тэр нь бүр цаг үеэ дагсан ч гэсэн тийм. Бараг заримдаа хэдэн зуун жил тэрийг ингэ ашиглаж чаддгүй. Зарим үндэсний хувьд энэ бол бүр мөрөөдлөхгүй. Бүр ингэ энэ энерги ашиглах гэдэг тухай юу ч мэддэггүй. Монголчууд яг хөө тэрийг бодвол жоохон азтай л да. Яг азтай юм бэ гэхээр Монгол улс гэдэг улс дэлхийн түүхэнд мөрөө үлдээж үдсэн улс байхгүй. Дэлхийн түүхэнд ингээд Монгол гэдэг улс байдгийн шүү гэж мөрөө үлдээж үдсэн улс. Зарим улс ингэж үзээгүй улс зөндөө байдаг. Одоо дэлхийд 200 гаруй орн байлаа гэж бодоход зарим улс нь сүүлд улс болсон ч юм уу. Эсвэл ингээд шинээр залуу мэдлсэн улс гэж боддгоо штэ. Гэтэл Монгол тэр улсуудыг бодвол нэлээд азтай. Яг тэгэхээр дэлхийн түүхэнд мөрөө үлдээж үдсэн байна. Дээрээс нь энэ бурханлаг энерги гэдэг зүйлтэй бид нар мэдээж тодорхой хэмжээнд ойрхон гэж ярьдаг. Энэ бол уул нь үнний ортой. Би ч гэсэн энийг ингээд хүлэн зөвшөөрдөг. Гэхдээ тэр үгээ ингээд хит хоосон бардамнал дотор юу шийдвүү хүн хэлээд хаад наа өгч ингээд алдцдаг байхгүй юу? Утгаа алдцдаг гэх юм уу? Монголчууд эвтэй байхдаа өвчтэй гэдэг үг өгдөг те. Энэ уул нь аюу гоё үг. Би бүр нэг аюу дуртай байхгүй юу? Монголчууд хоорондоо эвтэй байх юм бол бид нар их юм бүтээж чадсан шүү гэж боддог. Даанч харамсалтай энэ үгийг бусан болоогүй бүх хүн сонгуулаар ч юм уу те ингээд бүх хүн хэлээд тахаар сайн муу сайхан муухай ингээд хин хизээ хэлэх үү гэдгээс хамаарат бол тухайн үеийн үнцийг өгсөн штэ. Тэгэхээр чин тийм биш байдлаар хэлээд тахаар л энэ зүйл ингээд жоохон утгаа алдчихад байна. Тэрнтэй адилхан хүн бол ингээд
үнэхээр гоё бурханлаг бий дүү. Энэ цаг үе өөрчлөгдөж байгаа юу? Биднэрт маш их нөөц боломж байна уу гэвэл байгаа шүү. Тийм болохоор тэрийг олоорой. Тэгээ тэрийг ингийн нөгөө янз янзын юм болохгүй бүтггүй хүмүүсийн хүмүүс олж бити дотоод гэрлээ унтраагаарай. Эсвэл төв бити төрөлдөөрэй. Бити хоосон бардам байгаарай. Бүгдэнд амжилт хүсье.